Арабын төвийн үзэгчдээ тооны түргэн их найдвар 2010 оны зүүн Арабын төвийн үзэгчдээ тоон тавин хөтөлбөр эхэлж байна. Улсын нийгмийн эдийн засгийн зорилгыг хэрэгжүүлэх хэрэгсэл буюу улсын мөнгөн хөрөнгийн төвлөрсөн хуримтлалыг бий болгож хуваарлаж байгаа явдлыг улсын төсөв гэж нэрлэдэг. Энэ асуудлаар бид та бүхэнд хөтөлбөрөөр үзүүлэхээр бэлтгэлээ. За өөрөөр хэлэх юм бол улсын төсөв нь парламентаас баталж засгийн газар бүрдүүлэн зарцуулдаг мөнгөн хөрөнгө юм. Монгол Улсын төсвийн 2014 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэл эх оны гадаад болоод дотоод эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан төсвийн орлогыг бодиттой төлөвлөх, урсгал зарлалын өсөлтийг хязгаарлах, хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх зарчмыг баримталж 2015 оны төсвийн төслийг боловсруулсан гэж сангийн яам мэдэгдсэн. Гэсэн ч улсын их хурл дахь Монгол Ардын намын бүлгээс 2015 оны төсвийн төслийг буцаахыг шаардсан 5 зүйл бүхий шаардлагыг улсын их хурлын даргад өнөөдөр хүргүүлсэн юм. За хуулийн дагуу эх оны төсвийг 10 дугаар сарын 1-ний дотор өргөн барьсан. Одоо хуулийн дагуу эх сарын 15-ны дотор 4 удаагийн хилцүүлгээр оруулан батлах учиртай юм. Гэвч засгийн газрын бүтэц шинжилж байгаатай холбоотойгоор завс сангийн сайдын танилцуулсан төсөв 16 яам 19 сайттай байх үеийн бүтцээр тооцсон боловсруулсан учраас Монгол Ардын намаас төсвийг эргүүлж татах гол шаардлага юм а гэж тайлбарласан юм. Иймээс ч засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн ээлжид бус хуралдаанаар улсын их хурлд өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2015 оны төсвийн төслийг эргүүлэн татаж засгийн газрын шинжилсэн бүтцтэй уялдуулан дахин боловсруулахаар шийдвэрлэлээ. Сүүлийн 3 жилийн төсвийн орлого зарлагын хэмжээг харах юм бол 2012 онд улсын нэгдсэн төсвийн орлого 5.8 их найт төгрөг, зарлага 6.3 их найт төгрөг байсан бол 2013 онд нэгдсэн төсвийн орлого 7 их найт, зарлага 7.4 их найт. Энэ жилийн буюу 2014 оны төсвийн орлого 7.3 их найт төгрөг, зарлага нь 7.7 их найт төгрөг байхаар баталсан ч энэ оны төсвийн гүйцэтгэл тун тааруу төсвийн орлого 1.7 орчим их найт төгрөгөөр тасарсан байдалтай явж байна. Энэ оны төсвийн орлогын гүйцэтгэлч тааруу байгаа ч эх оны төсвийг өмнөх жилүүдээс сургамж авалгүй бас л өөдрөгөөр төсөөсөн гэж судлаачид бас шүүмжлэх нь бий. 2015 оны нэгдсэн төсвийн орлогыг 7.2 их найт төгрөг, зарлагыг 7.6 их найт төгрөг байхаар төсвийн тусал тооцсон байна. Нэгдсэн төсвийн орлого зарлагын дүнгийн түвшинг өмнөх жилүүдээс харьцуулан харах юм бол зөрүү багтаач хөгжлийн банкаар дамжиж хэрэгжиж байгаа зарлага санхүүжилтийг 2015 оны төсвийн төсөлд оруулан тооцсон байсан. За ингэснээр 2015 оны төсвийн нийт зарлага 8 их найд 600 тэрбум төгрөгт хүрч төсвийн алдагдал 1 их найд 400 тэрбум төгрөгт хүрснээр дотоодын бүтээгдэхүүний 100% тэнцэж байгаа юм. Төсвийн гадуурх зарлагыг төсөвт хамтдан тооцож төвчж болох бүх зарлагыг эх оны төсвийн төсөлд танах чиглэлийг сангийн яамнаас баримталж байгаагаа хэлсэн юм. Эх оны хувьд бол ерөөсөө төвчж өнгөрөх ийм 5 зарилтыг тодорхойлсон байгаа. Жишээ нь юуг төвчж өнгөрч болох вэ? Эд тогшил тавилга сандан ширээгээ солихыг эх жилдээ төвчий. Энэ чиглэлээр хөрөнгө мөнгө зархаа болий. Албан контор барьхаа эх жил төвчий. За тэгээд цаашлах юм бол онцгийн үр өгөөж өгөхгүй араасаа төсвийн зарлага дагуулах зардлуудыг бол төвчийа гэж. Ийм мөн ийм төвчих зорилтуудыг тодорхойлсон. Хөгжлийн банкны зарцуулалтыг засгийн газрын үнцаас босгож тэгээд цааш нь зарцуулж байгаа энэ зарцуулалтыг бол төсөвт оруулж ирж тусгаж байгаа. За ингэж энэ бол тайлагналын хэлбэр өөрчлөгдөж байна гэсэн үг. Балансаас гадуур явж исэн дүнг баланс дээр оруулж ирж байна. За үүнийг бол олон улсын валютын сан дэлхийн банкны зүгээс ингэж оруулах нь зөвөө гэсэн ийм зөвлөмжүүдийг бол өгч ирсэн. За энийг ингэж оруулснараа бол манай төсвийн алдагдал бол өсөж гарч байгаа. За мэдээж улс орнуудын практикт бол зарим улсуудын хувьд бол энийг ингэж оруулж тайлагнадаг. Зарим улсууд бол энийг урт хугацаанд хөрөнгө оруулалт гэж үздэг учраас төсвийн баланс дээр бол энийг тусгадаггүй ийм янз бүрийн практик байгаа.
2015 оны төсвийн төслийг эргүүлэн татсан ч засаж сайжруулахдаа анхаарах асуудал олон байна. За үүний нэг нь сангийн сайдын тодтолцосноор 2015 оны төсвийн төслийн хамгийн том өөрчлөлт буюу орон нутагт төсвийн эрх мэдлийг шилжүүлэх асуудал юм. Эх оны төсөвт орон нутгийн төсвийн анхан шатны захирагчдад төсвийн эрх мэдэл үүрэг хариуцлагыг цогцоор нь шилжүүлэхээр төсөл тусгасан байна. Өөрөөр хэлбэл өмнө нь яамнаас гэрээ байгуулж орон нутаг тусгай шилжүүлэг авч альва хөрөнгө оруулалт ажлыг хэрэгжүүлдэг байсан бол эх оны төсвийн төсөлд тухайн орон нутагт хэрэгжих төсвийн хөрөнгө оруулалтын санг орон нутгийн мэдэлд бүрэн шилжүүлэхээр төсөл тусгасан байгаа юм. Монгол улсын төсвийн жилд орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээг харах юм бол нийт дүнгээрээ 2014 оны төсөвт 159 тэрбум төгрөг баталсан байсан бол 2015 онд төсвийн төсөлд 830 тэрбум төгрөг болгож 5 дахин нэмэгдүүлсэн байгаа юм. Эдийн засгийн хямрал нүүрсэн хүндрэлтэй байгаа энэ үед засгийн газар орон нутагт эрх шилжүүлэх нэрээр төсөв батлах эрхийг хэд хавтгааруулан олгож төсвийн хөрөнгийг зарцуулалтанд нь тавих хяналтыг сулруулж улс орны нийгмийн чанартай бүтээн байгуулалтын ажлыг царцаахад хүргэж байна гэж Монгол Ардын намын зүгээс өнөөдрийн шаардлагадаа бас дурдсан юм. Эдийн засгчдын хувьд ч хяналтаа тавьж чадахгүй байгаа үед орон нутагт төсвийн эрх мэдлийг шилжүүлэх нь оновчтой сонголт биш гэсэн байр суурьтай байна. Зөвхөн 2014 онд гэхэд улсын төсвийн их усроо 1.2 их найт төгрөгийн хөрөнгө оруулалтыг улсын хэмжээгээр хийхээр баталсан шүү дээ улсын их хурл. Гэтэл өнөөдөр 2014 оны улсын гүйцэтгэлээр үзэхэд нэгж 50 хүрэхгүй хувьтай байна гэсэн үг. Үндсэндээ 600 тэрбум төгрөгийг гүйцэтгэл гарцсан цааталтаа 600 тэрбум төгрөгийг гүйцэтгэл дутсан байхгүй гэсэн үг тийм. Гэтэл нөгөө талдаа төсвийн орлогын их уср нь бол 700 тэрбум төгрөгөөр тасарсан явж байгаа. Тэгээ цаашдаа нөгөө нэг гүйцэтгэл гараад ирэх юм бол санхүүжилж чадахгүй ийм хүндрэлүүд үүсэж байгаа. Ийм нөхцөл байдал байж. Тэгэхээр бид нар юу гэж харж байгаа вэхээр улсын хурлт Монгол Ардын нам юу гэж харж байгаа вэхээр энэ бол орон нутагт эрх мэдлийг шилжүүлэх нэрээр тодорхой хариуцлагаас болтож байна. 2013 оноос бид орон нутагт тодорхой хэмжээний төсвийн эрх мэдлүүдийг өгсөн байдаг. Гэтэл 13 оноос өгсөн тэрхүү орон нутгийн төсвийг эрх мэдлийг хэрэгжүүлсэн байдал нь бол тодорхой байдлаар хангалттай үр дүн одоо хүртэл харагдаагүй гэж над байгаа мэдээлэл дээр. Тийм учраас энэхүү эрх мэдлийг орон нутг руу ингэж огцом шилжүүлэх нь эрх зүйн орчны хувьд байж болох юм а гэхэд эдийн засгийн нөхцөл байдал дээр орон нутаг тэрхүү эрх мэдлийг хүлээж аваад тэрхүү орлогыг бүрдүүлээд тэрхүү төсөл төлөвлөгөөг хэрэгжүүлэх чадамж нь ямар байна вэ гэдгийг харах ёстой. Жишээ нь Улаанбаатар хот тэр хэмжээний мөнгийг бүрдүүлэх орлогыг их сурвалж их усрын эрх мэдэл нь байна уугүй юу? Орон нутагт бид ялангуяа аймагуудад маань тэрхүү хөрөнгө ихэнх аймагуд маань бол эндээс төвөөс татаас авч явдаг орон нутгийг хөгжүүлэх сангаар дэмждэг авдаг юм л эдийн засгийн нөхцөл байдалтай байгаа. Тийм учраас эндээ төвлөрсөн төсвөөсөө тэгж орон нутг руу хэд ирэх мэдлэхээр бол орон нутгийг улам эрсдүүлэх ийм хэв шинж харагдаж бас болцож байна. Орон нутагт төсвийн эрх мэдлийг шилжүүлэхээс гадна эх оны төсвийн төслийг боловсруулахдаа анхаарах хэд асуудал байна гэж судлаач шинжээчид учруулж байгаа юм. За мэдээж жилийн төсвийн орлого дутах гол шалтгаан болдог уул уурхай бүтээгдэхүүний хэд өөдрөг төсөөлөл төсөв тасрах гол эрсдэл дагуулдаг. 2015 оны төсвийн төсөлд 7 их найд 200 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлнэ гэж заасны 1 их найд 700 тэрбум төгрөг нь уул уурхай салбараас орж ирнэ гэж тооцсон байна. За ингэхдээ эх онд 20 сая орчим тонн нүүрсийг экспортод гаргахдаа тонн тутмыг нь 80-аас 130 Америк доллараар борлуулж чадна гэж төсвийн төсөлд таамаглан оруулсан байна. Харин зэсийг 6,900 Америк доллар байна гэж төсөв боловсруулагчид үзсэн нь зах зээлийн хандлагатай бол уялдахгүй байгааг шинжээчид тайлбарлаж байгаа юм. Энэ онд л гэхэд төсвийн орлого 1.6 их найт төгрөгөөр дутсан байгаа нь бас л уул уурхай өөдрөг төсөөлөлтөй холбоотой юм. Эрдэс баялагын үнүүд бол их савлгаатай байгаа шүү дээ. Тэр ч юм одоо 2015, 16, 17 онуудад энэ олон улсын хөрөнгө оруулалтын банкудаас гаргаж байгаа прогнозоор бол энэ эрдэс баялагын үн өсөхгүй шинжтэй байгаа. Бид нар юу хийх ёстой гэвэл энэ Монгол улсын нийт экспортын 80% эзэлж байгаа эрдэс баялагын салбарын бүтээгдэхүүнүүдийг өрсөлдөх чадвартай болох хэрэгтэй байхгүй. Дэлхийн зах зээлийн үн хичнээн унсан ч гэсэн нөгөө нэг яг зах зээл дээр хүрж байгаа бүтээгдэхүүн маань бусад улсын бүтээгдэхүүнүүдэд өрсөлдөх чадвартай байна. Тийм учраас цаг алгалгүйгээр олон жил ярьж байгаа энэ дэд үтц төмөр замынхаа асуудлуудыг шийдье. 2012 оноос 2014 оны их хүртэл бол нийтдээ 3 тэрбум долларын нийт гадаадын хөрөнгө оруулалт бол тасарсан. Тэгэхээр
энэ мөнгө чинь эргээд маш хэмжээний одоо орлогын болон худалдааны татваруудыг бол бий болгож улсын төсөвт төвлөрүүлж исэн. Тэгэхээр эх оны үдээд гэхэд хэрвээ гадаадын шууд хөрөнгө оруулалт сэрхэхгүй энэ маягаараа одоо жилд тэрбум доллароос доошо түвшинд байх юм бол аж ахуй нэгжийн орлогын албан татвар аж ахуй нэгж байгууллагатай бизнесийн үйл ажиллагааны татврын орлогод бол маш ихээр хумигдах болно гэдгийг анхаарч тооцоонд оруулах хэрэгтэй. 2015 оны төсвийн тухай хуулийн төсөлд зээлийн үйлчилгээний төлбөрт 708 тэрбум төгрөг буюу нэгдсэн төсвийн урсгал орлогын 10%-ийг зарцуулахаар төсвөлсөн байна. Энэ нь 2011 оны нэгдсэн төсвийн зээлийн үйлчилгээний төлбөрт төссөн 37 тэрбум 300 сая төгрөгтэй харьцуулахад бол 19 дахин их болж нэмэгдсэн байна. Засгийн газар өнөөдөр өрийн дарамтанд ороод байгаа эрхчлэлд ийхүү өрийн хэмжээг нэмэгдүүлсэн нь зөвхөн өөрсдийн эрх ашиг бодож улс орон ард түмнийхээ ирээдүйгээр тоглож байгаа үйл бас илрэл гэж Монгол Ардын намын зүгээс шүүмжилж байгаа юм. Бас 2017 оноос эхлээд хөгжлийн банкны зээл Чингис бондын мөнгийг эргүүлэн төлж эхлэх үед манай улсын санхүүгийн байдал улам хүндэрч гүн хямралд орох эрсдэл өндөр байгаагч эдийн засгчдын зүгээс бас анхааруулж байгаа юм. Засгийн газар өөрөө нэмэгдүүлэх замаар, засгийн газрын үндэслээс гаргах замаар энд их усрыг нэмэгдүүлэх гэж бодож байгаа. 1.8 орчим их найд байсан баг. Тэгэхээр энэхүү их усрыг хэрхэн яаж нэмэгдүүлэх вэ гэдэг нь эргэлзээд. Засгийн газрын үндэслэсний арилжаа гэдэг зүйл бол 2014 онд ерөнхийдөө саарсан байдалтай байгаа. Дотоодын зах зээл дээр тэгээд дээрэс нь банкуд их хэмжээний зээл өгснөөр банкуудын төвшөнд засгийн газрын үндэслэсийг тэр их хэмжээгээр авах боломж нь өөрөө хязгаарлагдмал байдалтай байна. Хоёрдугаарт нь бид нар гадаадын зах зээл дээрээс хэрхэн яаж их усэр босгох вэ гэдэг асуудал нь Монгол улсыг зээлжих зэрэглэл болон санхүүгийн байдал нөхцөл байдал эсрэг болсонтой холбоотой бас эргэлдэж байна. Түүнээс гадна бас дотооддоо бодлогын хөө нэмэгдсэн учраас засгийн газар дотооддоо үндэслээс гаргасан ч гэсэн өмнөх жилүүдээс тодорхой хэмжээгээр өндөр хүртээ юм их усэр авах. Тийм учраас бид нар энэхүү их усэр гэдэг зүйл маань бий болж чадахгүй бол дараагийн жилийн төсөв хэрэгжих магадлал нь бас л мэргэлзээтэй учраас энэ их усрыг яаж бүрдүүлэх вэ? Ямар зардалтай байх вэ? Энэ нэргээд тухайн жилийн төсөвтэй болон ирээдүйдээ хэрхэн ямар дарамтыг үүсгэх вэ гэдгийг бол бид харах хэрэгтэй. Сангийн сайд шинээр хөрөнгө оруулалт өмнөх оноос 400 тэрбум төгрөгөөр бага буюу 828 тэрбум төгрөг байгаа. Харин санхүүжиж амжаагүй өмнөх оны хөрөнгө оруулалтыг тодруулах юм бол зардсан бүтээн байгуулалтуудыг төсөв суулгахгүй гэж мэдгдсэн. Энэ мэт маргаантай талууд өөр байр суурьтай байгаа асуудлууд төсөвт олон байгаа юм. За ямар ч тач 2015 оны төсвийн төслийг өнөөдөр эргүүлэн татсан юм. Харин эх оны төсвийг засаж сайжруулахад анхаарах асуудлууд юу байна вэ гэдгээр бид хэдэн хормын дараа шинжээчтэй ярилцгаолно. Өдөртөө хөтөлбөрийг үргэлжлүүлээд эдийн засагч Бадрал манай студид хүрэлцэн ирсэн байна. Орой мэнд хүргэе. Тэгэхээр төсвийн асуудлаар бид бас тоон том хөтөлбөрөөр явж байна. Өнөөдөр дөнгөж сайхан төсвийг бол ингээд буцаага талаад авчлаа. Монгол Ардын намын бүлгийн зүгээс сөрөг хүчний хувьд бол төсвийг бол шүүмжилж байсан тийм ээ. Шинээр 4 төрлийн татвар орж ирж байна. Ард иргэдэд татвар төлөгчнөрт илүү дарамттай орлого бүрдүүлэх тал дээр ингээд ажиллаж байна, төвлөрч байна гэдэг байдлаар шүүмжлэлээ л дээ. Тэгээд төсвийг татчихлаа. Эрхчлэлийн хувьд нэг тодорхой хэрэгжиж байгаа зүйл гэх юм бол парламентын хандлагыг харж байхад нөгөө хоёр төсөвтэй гэж шүүмжлэж байгаа асуудлыг нэг төсөвтэй болгож байна л да. Өөрөөр хэлэх юм бол хөгжлийн банкаар дамжиж хэрэгжиж байгаа төслийг төсөвт оруулаад ирэхээр нөгөө дотоодын бүтээгдэхүүний 2% барих алдагдал 6% хүрэх юм тооцоо харагдаж байна л да. Төсөв нэг болж байгаа хэлбэрээс хоёлаа эхлэх үү. Таны хувьд юу гэж харж байна? Яг өнөөдөр бол инфляц бол 13%-тай. Тэгээд энэ оны төсвийн алдагдал бол 200 тэрбум төгрөг төрсэн. 8 дугаар сарын байдлаар бол урсгал тэнцэл бол өөрөө 820 орчим сая долларын алдагдaltaй. Энд нь бол одоо өмнөх оноос бол буурсан ийм хандлагатай байна. Гэтэ энийг бол одоо юу нөлөөлж байна вэ гэхээр бол өнөөдөр бол бидний бол гадаад худалдааны тэнцэл бол одоо 1.3 тэрбум доллараар бол буураад нөгөө талдаа гараг бид бол өнөөдөр ашигтай гарч байгаа. Тэгээ эндээс бол одоо энэ бүхэн нь бол энэ гол нөлөөллүүдийг үзүүлж байгаа. Ер нь бол энэ төсвийн хувьд бол миний бодож байгаагаар бол ер нь бол ус бол нэгдсэн нэг төсөвтэй байгаа. Нөгөө талдаа мөнгөний бодлогоор бол эргүүлээд төсвийнхөө бодлогыг хилдуулаад ингээд явах юм бол өнөөдрийн санхүүгийн хэм байгаа хүндрэлтэй үед бол бид бол илүү сайн ажиллах бололцоотой болов уу гэж харж байгаа.
Тэр хоёр төсөвтэй байна гэдэг бол өөрөө бид бол нөгөө хөгжлийн банк тусдаа улсын төсвөгийн хоёр тусдаа байсан төсвийг бол нэгтгэхэд бол энэ нөгөө хуулийн гаргалгааны хувьд бол нөгөө хоёр байсаа давчаад байгаа хувьд бол яг одоо энэ засгийн одоо энэ төсвийн хувьд бол яригдж байгаа нь бол одоо олонний анхаарал дээр байгаа. Эндээс л одоо яг одоо гол бидний нөгөө ойлгохгүй байгаа одоо 6% дээр хүрчээд байгаа бол үзэлт бол гараад байгаа хэл гэж бодож байна. Тэгэхээр нөхцөлийг цаашлаа харах юм бол за гаднаас зээл тусламж одоо авах одоо өрийн хэмжээгээ нэмэгдүүлэх нэг юм бас нэг эрсдэл байна. Энэ нь хэрвээ ингээд зөв менежмент хийх юм бол эрсдэл биш ч байж болно тийм ээ. Гэхмэчлэн ингээд цаашдын гарч шилийг нь бас ямар байдлаар харж байна. Төсөв яриад эхлэхээр хүн болгонд бас хамаатай асуудал хөндөгдөд байна л дээ. Ягаад гэвэл тэр татвар төлөгчдийн мөнгийг зөв зохистой зарцуулах, хөрөнгө оруулалт болгох. Яг өнөөдөр бид нөгөө төсвийн алдагдал маань бол маш өндөр гарчаад нөгөө талдаа энийг бол нөгөө одоо дөрвөн төрлийн татвар нэмэх гэж байна. Хард иргэдээс одоо энийг босгох гэж байна гэдэг юм яригдаад. Хэрвээ миний бодлоор бол ер нь бол татврын бодлогоор өнөөдөр одоо хийх юм бол татврын бодлого татврын нэмэлгүйгээр засаг өөрийнхөө төсвийг одоо хэмнэлттэйгээр зарцуулалтаа багасгаад эргүүлээд одоо эдийн засгаа бол сайжруулах одоо нэгсэндээ бид нар гадаад өөрөө нэмэхгүйгээр одоо улс бол нэмж одоо өөр дээрээ авахгүйгээр ингээд төсвөө нэмэхгүйгээр иргэдийн татварыг нэмэхгүйгээр эдийн засгийг өөрийг нь өөрөөр нь одоо авч гарах нэг бололцоо байгаа гэж би бол хардаг. Нөгөө талдаа хэрэг татвар нэмэх юм бол бас татвар бол нэмэхгүй байх бол нэмж байгаа гэдэг бол тийм муу зүйлт бол биш. Хэрвээ татварыг зөв оновчтой сегменттэй нэмээд нөгөө талдаа улс өөрсдийнхээ зарцуултыг бас сайн нэмээд зарцуулт гэдэг нь би одоо өөрсдийнхээ хэрэглээ гэдгийг бол хэлээгүй. Тэгэхээр өөрийн улсын бол одоо худалдан авах тийм ээ бүтээн байгуулалтанд зөв чиглэл рүү н оруулаад компаниудыг өөрийг нь ажилтаа байлгаад хүн ардыг ажилтаа байлгаад ингээд энэний дараа бол татврын бодлогоороо эргүүлээд улс өөрийнхөө нэг талдаа юмны хоёр талын голдрол явах гэдэг. Тэгэхээр энэ чиглэлийн нөгөө зөв бодлогыг яг эдийн засгийн өнөөдрийн нөхцөл байдалд маш сайн тооцоотой, маш сайн зөв шийдэлтэйгээр хийх юм бол ер нь бол бололцоотой л гэж харж байна. Зах зээлийг өөрөөрөө явуулах гэж та тодтоглоо л да. Зах зээлийг өөрийнх нь ямар явуулах ёстой гэж судлаачид маш их ирж одоо сануулдаг, нэг талаас нь шүүмжилдэг. Өөрөөр нь явуулахыг та энгийн хэлбэрээр бас үзэгчдэд ойлгомжтой байдлаар хэлвэл. Өөрөөр нь явуулах гэдэг маань яг өнөөдөр бол бид бол бүгд л засгаас одоо ингээд юмдыг хараад байж байгаа. Манай улсын жил хэдийн хэмжээний орлоготой байх. Нөгөө талдаа бид ямар хэмжээний бүтээн байгуулалтанд хэдийн хэмжээний би ажилтан бэлдэх үү? Тийм ээ. Би эсвэл хэд хэмжээний ажил хийж өөртөө ямар хэмжээний баялаг бүтээх үү, ямар хэмжээний одоо хөрөнгө оруулалт хийх үү гэдгээс хамаарч байна. Тэгэхээр зах зээлийн зөв зарчмыг бол нөгөө улс өөрийнхөө төсвийг зөв бодлохын зохион байгуулад тийм ээ. Тэрийг өөрөөсөө зөв нэгдсэн нэг бодлогоор мөнгөнийхөө бодлоготой уялдуулаад зөв бодлого гаргаад зөв авч явж чадах юм бол одоо энд байгаа бид бол нөгөө улсын дэд бодлогыг харагдаж байгаа. Төсвөө хараасч байгаа. Тэр нөгөө төсвөтэй уялдуулаад би өөрийнхөө төсвийг өөрийнхөө компани төсвийг гэдэг юм уу өөрийнхөө ажилтны төсвийг зохион байгуулна. Тэгэхээр энэс хамаараад бидний нөгөө өөрөө тухайн жилдээ хэрхэн яаж ажиллах вэ гэл одоо зах зээлийн зарчмаар явах гэж л тайлбарлах болов гэж байна. Сайн ингээд буцаагаад татагдсан төсвийн төслийг харж байхад эх оны төсөвт бол 7.2 их найт төгрөгийн орлого төвлөрүүлнэ. За үүнээсээ л нөгөө нэг жишгийн дагуу уул уурхаагаас олныг 20 орчим хувь буюу 1.7 их найт төгрөгийг төвлөрүүлнэ гэж тооцсон байна л. Тэгээ монголчуудын санаа зовж байгаа нэг зүйл бол нүүрс байна. Нүүрсний үн унж байна. Борлуулалт зах зээл бас таагүй байна. Зис байна. Зисийг 6,900 Америк доллар тооцсон байдаг. Гэхмэчлэн эрдэс бүтээгдэхүүний үн ханшийг яаж харж байна. Сая энэтэй холбоотойгоор бас холбоод асуухад урд хөрш нүүрсний импортынхаа татварыг бас нэмчих шиг боллоо тийм ээ. Тэр тал дээр ингээд та ямар анализ хийж байна? 2014 онд бол нүүрс зис бол харьцангуй тогтвортой байсан. Үүн бол харин ер нь бол энэ 10 дугаар сарын байдлаар бол жоохон бага зэргийн хуулт ажиглагдаж байна. Өнөөдөр бол тоон зис бол 16,680 байгаа. Түүхийн угаагаагүй нүүрс нэг $35. За угаас нүүрс нэг $70 байна. Эх онд бол миний хувийн бодлоор шүү тийм. Миний хувийн бодлоор харж байгаа бол эх онд бол эрдэсийн үн бол нэгт гэж бол өндөрсөхгүй байх гэж бодож байна. Ягаад гэвэл өнөөдөр бид бол хятад гэдэг маш том зах зээлийг л хараа сууж байгаа. Тэгэхээр өнөөдөр хятадын зах зээл өнөөдөр ямар бол дэлхий дээр өнөөдөр хичнээн улсын эдийн засаг ямар түвшинд явж байгаа вэ? Энэ бүхнээс харах юм бол бид хятад бол төдийлөн хэрэглээгээр нэмэхгүй байх. Нөгөө талдаа бид өнөөдөр одоо татвараа нэмж юм тийм ээ. Тэгэхээр миний хувьд бол харж байгаагаар бол
Энэ хавцаа дээр ер нь бол тогтвортой байх бах. Магадгүй бага зэргийн үн бол буурах бах. Тэгээ үн нь бол сулрах бах. Уурч байгаа энэ байдлаас хамаарат эх онд нөгөө 20 сая тонн үрсээ экспортлож чадах уу гэдэг бас асуулт гарч ирж байна. Бид нөгөө экспортлоод байж болно л да. Гэхдээ бид нөгөө талдаа бидний Германаас авах одоо Германд орж байгаа мөнгө маань өөрөө би одоо энэ уурхайг ажилуулж байгаагаа урсгал зардлыг тий кэш зардлаар нөхөж чадахгүй байгаа нөхцөлд бол бид өнөөдөр зарах тооны хувьд ямар байх вэ? Тийм ээ бидэнд үлдэж байгаа юмны хувьд ямар байх вэ гэдэг бас өрөөсгөл. Гэх мэт ингээд за Индонез хятад улс хоёрын хувьд бол ингээд чөлөө худалдааны зохицуулалтаараа ингээд экспорт эрдэс баялагын одоо экспорт нь зохицуулалтад явж байна. Индонез улсын хувьд. Манай улсын хувьд бол ингээд түүхийгээр нь гаргаад өгөх үү? Эсвэл одоо тэр логистикийн асуудлаа шийдвэрлээд нэм үрдэг шингээх үг мэтлэн тоон хэмжээний хувьд асуудал сөхөгддөг л да. Та сая бас хэллээ ингээд нүүрсний хувьд ингээд экспортлоо гаргаад иж болно. Хамгийн гол нь тэр орлого экспортч байгаа компаниуд ашигтай ажиллах уу гэдэг. Тэр тал дээр одоо нүүрсний экспортн дээр ажиллаж байгаа компаниуд бол хүндрэлтэй байна л да. Ямар байгаас гэж харж байна. Компаниудыг энэ үед ямар одоо зардлаа удирдах ч юм уу тийм ээ. Ямар байдлаар ажиллавал зүг зүйтэй байх вэ? Яг нь бид нөгөө өртөг маань өнөөдөр өндөр байгаад дэлхийн зах зээл дээр өөрөө үнэн унаад байхад бид одоо өөрт манай өртөг юм байна өндөр байна энэгээр өгнө гэдэг бол бас хэцүү. Нөгөө талдаа яг өнөөдөр өөрийнх нь байгуулсан уурхай өөрийнх нь улсынхаа энэ уурхай гэдэг юм уу тийм энэ уурхайг цаашдаа амжилттай аваад явах хувьд бол маш хэмжээний зардал хөрөнгөөр босгоцсон байгаа энэ үед бол ахаад нэмэлт хөрөнгө оруулалт хийх нь бол өнөөдөр бол маш хүнд байна. Тэгэхээр яг одоогийн үед бол аль болох л одоо зардлаа хэмнээд нөгөө талдаа зах зээлээ бас хамгаалж үлдэх. Тэр одоо бодлогыг баримтлсан зөв байх зүгээр бид одоо улс маань ч өөрөө маш хэмжээний зээлтэй байдаг. За их хэмжээний ч байх юм бол улс зээлтэй нөгөө талдаа байгууллагууд зээлтэй нуурхай юмнууд хөнгө оруулалт босгоход бол мөнгө шаардж байгаа. Гэхдээ энэ бол бүгд өртөгтэй үнэтэй. Гэхдээ бид бол өнөөдөр энэ хэмжээнийхээ зардлыг нөхөд тийм ээ одоо иргэдийнхэн ажилгүйдлийг бий болгохгүй төлөө бодлого бариад өнөөдөр бол одоо бүсээс хангалал явах нь зөв байх л гэж бодож байна. Сангийн сайд нөгөө он замжсан царцсан барилга гэж нэрлэдэг. Төсвөөс болоо санхүүжүүлэхгүй гэдгийг мэдгдсэн л дээ. Энэ нь эдийн засаг сая ажлын байр гэдэг ярьлаа. Энэ бүхэнтэй нийгмийн үзүүлэлтүүдтэй бас ямар байдлаар холбогдох бол сүрэг тал руу харж болох. Санхүүжүүлэхгүй эдийн засгийн утгаар нь харах юм бол өнөөдөр хөрөнгө оруулалтыг зарцаах нь бол бидэнд өнөөдөр эдийн засгийн өсөлт хурдыг бол сааруулах нөгөө талд ажилгүйдлийг нэмэгдүүлэх сөрөг талуудтай. Нөгөө талдаа биднэрт гадаад худалдааны алдагдлыг багасгах тийм ээ үнийн өсөлтийг одоо саармагжуулах гэдэг сайн талууд байна л да. Ер нь бол ийм хүнд байгаа гэдэг юм уу ийм эдийн засгийн таагүй орчин байгаа үед бол ажилгүйдлийг нэмэгдүүлэх тийм ийм байдал одоо хөрөнгө оруулалтыг сааруулах эдийн засгийг одоо хурцыг удаашруулах нь бол бидэнд бол маш их хор хохиролт. Тэгэхээр бидний өнөөдөр бол одоо ажилгүйдлийн түвш нэмэгдэхийн хэрээр бол худалдаа авах чадвар модно. Энэ хэрэгээр эдийн засгийн хурд багасна. Эргүүлээд бид нэр өнөөдөр энэ эдийн засгийнхаа хүндрэлтэй байдлаас гэдэг юм уу энэ одоо сорилтоос бол гарах хугацаа маань л өөрөө биднэрт бол уртсах ийм л одоо аюултай л гэж би харж байна. Жил бүрийн үдид ингээд төсвөө яриад хэлэхээр төрийн албаа хаагчаад төсвөөс тэтгэвэр тэтгэмж авч байгаа хүмүүс бас анхааралтай ажилладаг л да. Цалин тэтгэвэр нэмэгдэх нүг байна. Гэтэл энэ тал дээр бол нэг 500 гаруй тэрбум төгрөгөөр өмнөх одоо хөрөнгө оруулалтаас бол 2.5 дахин их санхүүжилтээр цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмье л гэж байна л да. Тэгэхээр нөгөө төрийн албаа хаагчны 200 мянган хүн тэтгэвэр авдаг 200 мянган хүн 400 мянган хүний асуудал бас хүлээлт байна л да. Та энийг ямар байдлаар харж байна? Эдийн засаг хүнд байхад цалин тэтгэвэр нэмнэ гэдэг бол үнийн өсөлт гэж нөгөө талаас нь сөхөгддөг л да. Яг нэг шаардлагатай. Одоо манай нөгөө нэг дундаж цалин бол нэг 750 мянга гэж судалгаа байгаа. Тэгээд нөгөө талдаа 750 мянга гэдэг бол өнөөдөр иргэдийн хувьд бол стрессгүй тийм ээ өөрхийн хэрэгцээг хангах хэмжээний мөнгө мөн үү гэдэг дээр бол хэрэгэлзээтэй байна. Тэгэхээр өнөөдөр бид нар 500 тэрбум төгрөгөөр одоо 2.5 дахин одоо цалин нэмэхээр одоо төсвөөр зоосон байгаа. Би бол хувь хүнийхээ хувьд бол энийг бол нэмхэн зөв гэж үздэг. Тиймээ ямар сегментийн ямар одоо ажлын байрыг гэдэг юм уу тийм ээ одоо ялгууртайгаар хизээ нэмэх вэ гэдгийг бол маш сайн тооцож хийхгүй бол бид нар эргүүлээд дагаад үнийн өсөлтөд инфляци алдчих юм бол бид зүгээр л одоо төсөв маань танхаагаал
одоо дуусна гэсэн үг. Тэгэхээр би бол цалин хөлсийг бол тодорхой хэмжээний зөв сегментэд нь ялгууртайгаар зөв цаг хугацаанд нэмэх нь зөв гэж бодож байна. Нийслэлийн удирдлагын зүгээс хотын дарга Батбөгдөл даргын хэлж байгаагаар бол нэг учирж байгаа зүйл нь орон нутагт төсвийн эрх мэдлийг шилжүүлье гэж олон жил ярьсан. За энэ нэрийнхээ дор бол нийслэл 343 тэрбум төгрөгийг өөрөө хариуцахаар ингээд тавьсан байна. За энэ орлогоо бид нэр одоо ингээд төвлөрүүлж чадахгүй. Тэгэхээр одоо нөгөө автовер өөрөө явагч гэдэг иргэдэд татврын дарамт ирж байна. Энэ бол маш том эрсдэл гэдгийг шүүмжилж яриад байна л да. Та эдийн засгч хүний хувьд хөндлөнгөөс харахад энэ эрх мэдэл шилжүүлж байгаа үйл явц мөн үү? Хийх ёстой ажиллагаа нь. Эрх мэдэл эрх мэдлүүд гэдгийн хувьд бол мөн орон нутагт одоо нийслэлд энэ төсвийг өгж байгаа нь бол эрх мэдлийн хувьд бол мөн. Нөгөө талд эдийн засгийн хутгамаар бодох юм бол бид нар өнөөдөр татварыг нэмээд одоо ингээд яваад байх нь бол бид өнөөдөр улс маань өөрөө хот маань өөрөө сонин штэ төсвөө бүрдүүлээд улстай өгөөд улсаасаа төсвөө батлуулаад авдаг байсан бол өнөөдөр миний ойлгож байгаагаар бол улс өөрийнхөө хөрөнгө оруулалт өөрийнхөө урсгал зардлыг бол өөрийнхөө төсвөр бий болгох гэдэг. Тэгэхээр улс маань өнөөдөр маш их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай бид хоттой хэдэн жил хөрөнгө оруулалт хийсэн билээ. Тэгэхээр маш их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа. Ихэлсэн ажлууд байдаг. Гэтэл бол энийг нь өөрөө бүрдүүлнэ гэдэг нь бол бидний нөгөө нуруунд дээрээс татвараа одоо төлж ижил одоо энэ хотын татварыг 2 дахин нэмэх хэрэгтэй болох нь. Тэгэх юм гэсэн үг. Тэгэхээр энийг одоо яг эрх мэдэл талдаа бол одоо зөв байдаг ч гэсэн эдийн засгийн хутгамаар авах юм бол энийг одоо хийх цаг үгүй юу гэдэг дээр бол би эргэлзээтэй байна. Тэгэхээр энийг зөв бодлоготойгоор хийх нь бол зөв баг. Сүүлд нь танаас асуувал ингээд ярихаар төсвийн хяналтын тогтолцоо ямар байна вэ гэж 13 оноос шинэ хууль ингээд хэрэгжиж явж байгаа. За гадаад улс орнууд шиг иргэдэн төсвөө хилцдэг, арилцдаг, юу хийхээ шийддэг ийм оролцоо өнөөдөр сул байгаа учраас төсвийн хяналтын тогтолцоог яаж бүрдүүлээсэй гэж цаашаад харж байна. За би одоо нэг хяналтын тогтолцоо гэхээр одоо улс төрчин биш болохоор сайн мэдэхгүй байна. Зүгээр ер нь бол эдийн гэтээ нөгөө судлаачид хөндлөн судлаачдын зүгээс тийм үү. Тий. Харахад бол одоо Америк нэгдсэн улс бол одоо яг л одоо өөрийнхөө төсвөөр өөрийнхөө мужин одоо бүх засаглалаа хариуцаад тийм ээ. Нэг улс нь бол нэгдсэн одоо хөрөнгө оруулалтаа бариад явдаг бол тийм бодлого бол зөв. Энэ бол байх хэвээр. Улсын ярьж байгаа юм бол нэг талтай зөв. Нөгөө талдаа энийг хийх цагаа сүүл тогтолцоогоо хяналтаа маш сайн бодож, маш сайн төлөвлөгөөтэйгээр хийхгүй бол бид өнөөдөр энэ өөрөө эргүүлээд эдийн засгт амар хорхиролтой байхгүй юу? Орон нутагт татварын нэг бодлого ч юм уу, орон нутагт нэг одоо үйлчилгээний хөлс хураамж өндөрсөх те. Эргүүлээд орон нутагт төсвөө бүрдүүлэхийн тулд ингээ бодлого маань өөрөө эдийн засгийг өөрийг нь одоо боомлсон, эдийн засгт одоо хүндрэлжүүлсэн ийм бодлого шийдвэр болчих вэ гэж би зүгээр харж байгаа юм. Зөвхөн хувьд бол зөв хизээ хийх үү, яаж хийх үү гэдэг маш сайн бодож хийх хэрэгтэй. За их баярлалаа. Ингээд төсөв хилцэж байгаа энэ явцад за энэ намрын чуулганаар төсвийг хилцэж шийдвэрлэнэ. Энэ явцад бас иргэд олон нийтэд болоод судлаачдын зүгээс бас төсөвдөр ямар мэдээлүүд явж гин, за ямар асуудлуудыг яаж шийдвэл бас ирэх талаар шийдэх боломжтой юм бол гэдэг дээр өөрийн санаа бодлоо бас хийсэнд баярлалаа. Ажлаа авсад хэмжилсэн. За баярлалаа. Үзэгч та бүхэнд бид төсөвтэй холбоотой мэдээлэл хөндөж үзүүллээ. Эдийн засагч Бадрал бидэнтэй ярилцлаа. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Арай бүхний үзэгчдээ тоон төвний их найдвар 2010 оны